5. Хий үзэгдэл. Отел дэх тэр байшинд баян хинцэр Монте Кристо гүнгэх гэхээр гойд гоёл чимэгэл гадна талдан үгүй ажээ. Гэвч энэ байдал эзний өөрийн хүслээс шалтгаалжээ. Гадна талд нь юу ч өөрчилж болохгүй хэмээн гүн хатуу тушаасан байна. Үүнийг итгэхэд гагцхүү дотоод төхөөрөмжийг харвал боллоо. Нэрэнч босго алхаж ормогц байдал шал өөр болно. Тасалгаануудыг гоё чимгэлсэн болон энэ бүх ажлыг хурдан дүргэн амжуулсан Бертуччогийн хэмжээнээс хэтрэн гарчээ гэмээр. Урд нэгэн цагт 14-р Людвикийг юм үзэж харахад нь саад болж байна гэж Антонийнхнаас бүхэл бүтэн модод гудамжийг ганцхан шөнийн дотор огтлуулж байсан шиг огт нүцгэн байсан хашаанд мод тарж ногооруулан үсгэлэнд сайхан янгар агч мододыг үндэстэй навчир тарьсан байшингийн гол урд талыг сүйдэрлэнэ. Байшингийн өмнө талын завсраар нь өвс ногоо ургачихсан шигтгмэл бөөрөнхий чулуун замын оронд сайхан ногоон зүлэг өглөөхөн суулгасан өргөн хэвс адил харагдана. Засаж янзалсан энэ өргөн ногоон хэвсийг усалсан усны туслууд гялтганана. Энэ бүх тушаал шийдвэрүүдийг гүн өөрөн өгчээ. Хаана ямар газар хэдэн мод яаж байрлаж байх, чулуун замын оронд байх ногоон зүлэг дэвссэн талбай ямар хэмжээ хэлбэртэй байх төлөвлөгөөг Бертуччод гаргаж өгчээ. Энэхүү байшин танигдшгүй болж Бертуччо өөрөө ч ногоон хүрээтэй энэ байшинг танихааргүй болсон гэж итгэлтэй хэлж байв. Бертуччо цэцэрлэг дотор ч юм юухан хэхэн өөрчлөхөөс буцахгүй байсан боловч тэдгэрт гар хүрхийг гүн хатуу хоригложээ. Бертуччо үүдний өрөө шат задгай зохнуудыг цэцгэр элбэг арвин гойжээ. Үннийг хэлэхэд гэрийн даамал бол тушаалыг биелүүлэх ервшин авьяастай хүн бөгөөд эзэн ч өөртөө үйлчлүүлж чадах чадвартай хүн ажээ. Ингэж 20 жилийн турш хинж сууж байгаагүй он утасны үнэр гэж нэрлэж болох чихтэй үнэр хангалж уйтхар гүнэгтэй харагдаж байсан байшин ганцхан өдрийн дотор өөр болж эзний дуртай англин үнэр сэнгэнэн гэрэл гэгээтэй саруул сайхан болжээ. Гүн байшиндан ормогц өөрийн ном, зэвсэг, үүднийх нь өрөөнд дуртай зургууд үнэн чин ноход уран дуутай шувуудан олж харав. Нойрсон байгаа гоогүнжин шилтгэн шиг удаан жилийн нойрноос сэрсэн энэ байшин аль эрднээс эхлэн бидэнд хонгор сайхан санагдах болсон бөгөөд гай болж орхиж явхад хөрвөл сэтгэл зүрхнийхэн хагасыг өөрөн ирэхгүй үлдээдэг тийм орон гэрмэт айморж сэргэн цэцэглэв. Хашаан дотор зарцнаар нь хөгжилтэй холхилдон. Зарим нь гал догоонд ажиллаж энэ байшинд хизээний сууж байсан юм шиг саяхан засаж дууссан шатаар гүйлдэнэ. Зарим нь сүйх тэргийг дэс дугаараар нь зэрэгцүүлэн зогсоосон сарвчны дэргэд хагас 100 жил энд байсан мэт зогсох бөгөөд бас зарим нь адууны хашаанд авьяас идэж эзэндээ янзхан хариулж байгаа мордтойгон зарим эзний зарцнаар эцэдтэйгээ ярьдгаас илүү хүндэтгэлтэйгээ ярилцж байлаа. Номын сан нь 2 ханын дагуу 2 шүгэнд байх бөгөөд 2000 орчим номтой ажээ. Шинэхэн гарсан армаануудад нэгэн хэсгийг бүрэн зориулсан бөгөөд хамгийн сүүлд хэвлэгдсэн алтдсан хавцтай армаанууд ч харагдана. Байшингийн нөгөө талд номын сангийн өөдөөс гарсан хэсгийг том том япон вартай ховор цэцэг навч бүхий ургамлын хүлэмж болгожээ. Нүд хужирлам энэ сайхан цэцэгт хүлэмжийн гол дунд цагийн өмнө тоглож угаад шааргнуудыг нь амраах гэсэн мэт ногоон цэмбэн дээр орхисон бильярдны ширээ байна. Шидэд Бертуччо нэг л тасалгаанд гар хүрсэнгүй. Энэ тасалгаа 2 дугаар давхрын зүүн буланд байх бөгөөд тэр тасалгаа руу гол шатаар явж орох ба нууц хаалгаар нь гарч болох ажээ. Энэ тасалгааны хажуугаар гарахтаа зарснаар нь сонирхож байхад Бертуччогийн айдас нь хүрнэ. Гүн яг 5 цагт аалыг дагуулan отел дэх байшин дэрлээ. Бертуччо түүний эрхийг сэтгэл төгшөртэйхэн хүлээж байжээ. Тэр магтах үг сонсох байхаа гэж найж байсан боловч бас хөмсөг зангидах вэ гэж айж байжээ. Монте Кристо сүйх тэрэгнээсээ бууж байшин дундуур бүгдээр нь явж цэцэрлэгийг тойрон үзэх зураан магтсан, дургуйтсан нэг ч үг дуурсангүй. Зөвхөн нөгөө талын түгжээтэй өрөөний эсрэг байх унтлагын тасалгаандан орж ирээд түрүүн эрэхтэн анхааран харсан ягаан модоор хийсэн жижигхэн шүүгээр зааж зөвхөн бэлээ хийгтэл тохирох юм байна гэлээ. Яг тийм шүү гэгээ эзэнтэй минь
гэж баярлсан Бертүччо хариулаад онгойлго бол дотор нь Бэйлитэй байгаа гэж хэллээ. Бусад шүүгэнүүдэд гүнгийн байлах гэсэн юм бүхэн сөрчиг, ромол навчин тамхи, үн дэрдэнсийн зүйлүүд нь байлаа. Сайн болж гэж гүн сүлд нь дуурав. Сэтгэлийнхэн гүнд хүртэл баярлсан Бертүччо гарч одлоо. Энэ хүн орчин тойрныхон хүмүүст хичнээн их нөлөөтэй, хүндтэй байдгийг хэлэх юм. Яг 6 цагт морин төвөргөн хаалган дээр сонсдлоо. Энэ бол залуу ахмад медиагаан унаж ирсэн ажээ. Монте Кристо баяртайгаар инээмсэглэн төөнийг үүдэндээ хүлээн зогсов. Би төрүүлж ирсэн гэдэгтэн итгэлтэй байна. Хэмээн Морл хашгираад цаадууд чинь цуглаж иртэл тантай 2 ганц минут болсон хамт байх гэж зориуд яарсан юм. Жюли Эммануэль хоёр танд мэд хүргээрэй гэсэн шүү. Танаа энд чи яасан сайхан юм бэ? Гүнтэй танаа хүмүүс морин минь сан арчлах байгаа гэлээ. Хүндэт Максимилиан та бүү зовдоо. Тэд юу хийх юм мэднэ? Энэ үнийг сан шиг хосоордож арчих хэрэгтэй юмсан. Яаж давхсныг нь та харсан бол ёстой л хүй салхих гэсэн үг. 5,000 франкын үнэтэй морчин тэглгүй яах вэ? Гэж Монте Кристо гүн хүүтэйгээ ярьж байгаа эцэг хүний дуугаар хэлэхэд Морл сайхан сэтгэлээр инэвхийлж та түүндээ харамсаж байна уу гэж асуулаа. Би юу? Бурхны аврал үгүй. Харин Морл муу байвал миний харамсах юм тэр гэж Монте Кристо хариу өгүүллээ. Архим гүнтэй минь. Морь танихтан Францтан тэргүүн Шатерино ямныхан араб мордыг ундаг Дебри хоёр миний хойноос хөөсөн боловч хоцорсныг нь та харж байгаа үсттэй. Тэдний ард талд хадагтай Дангларын морд гэзэгдэрэн давхиж явна. Цагт 6 барээс илүүчгүй дутуучгүй давхиж чаддаг морд доо. Тэгвэл тэд одоо энд хурж ирэх юм дээ гэж Монте Кристо асуулаа. Тийм ээ. За, тэр гараад ирлээ. Үнэхэрч тэр дарвэ аажуухан нэгдсэн хаалгаар хөөс сахруулсан хос морьтой сүйх, араас нь 2 морьтон давхилдан орж ирлээ. Сүйх тэрийг нэг тойроод 2 морьтой хүнийхэн хамт үүдэн дээр зогслоо. Дебре экшин зур морносон үсрэн бууж сүйх тэрэгний хаалгыг онгойлголоо. Тэгээд гарч ирэнгүүтэн Монте Кристо гүнгээс өөр хүнд ч ажиглагдамгүй хөдөлсөн хадагтай Дангларт гараан өглөө. Гэвч энэ нь гүнгийн нүднээс зайлж чадсангүй. Энэ хөдөлгөөний үед энэхүү хөдөлгөөн шигэн үл ажиглагдам цагаан зарвас гялсхийн хадагтай Дангларын гараас сайдын нарийн бичгийн дарган гарт эхэл сурмаг дамжсныг гүн харж амжлаа. Банкны эзэн эхнэрийнхэн хойноос гарч ирэхдээ царайн сүйх тэрэгэн дотроос биш авсан дотроос гарч ирэх мэт зэвхий даасан харагдав. Данглар авгаа гагцгүй Монте Кристод л ойлгогдох тийм ажигч дөргөн харцаар хашаа байшингийн нүүр тал зэрэг гүйлгээ харснаа хэрвээ хадагтай царай зэвхийрэх чадвартай бол зайлшгүй нүүрэнд нь тодрон гарч ирэх байсан сэтгэлийнхэн хөнгөн хөдөлгөөнийг дарж шатаар өксөх зураа Морилд эрхэм та хэрвээ миний найз байсансан бол морио хөдөлдөхгүй юу гэж гуймаар л байна гэлээ. Тэгэхэд Морл ярвааснаас ялгаагүй инээмсэглэх хаядан Монте Кристод хүнд байдлаас минь гаргаж өгөөч гэсэн барьтай харав. Гүн түүнийг ойлгож хадагтай минь та надаас иймэрхүү юм хүссэн ч болоосоо гэхэд танаас хүсвэл даруй хүссэндээ хүрэх болно гэдгийг мэдэх учраас юм хүсхийн аргагүй санагдах юм. Тийм учраас би Морл байгаас хүссэн юм а гэлээ. Морл гоо танд морио өгч чадахгүй нь харамсалтай гэдгийг танд дуулгая. Морио өөрөө авч байна гэдэг бол түүний нэр төрийн хэрэг байгаамаа гэж гүн хэллээ. Яагаад тэр вүлээ? Тэр медиагаас хагас жилийн дотор сургуультай болцгооно гэж мөрий тавьсан юм. Хэрвээ мөрийн хугацаа дуусгасан мөн мориноос хагасвал мөрийгөө алдахаар барахгүй түүнийг хулчилаа гэж ярих болно шүү дээ. Тийм учраас миний бодлоор бол сайхан хүүхэн гэдэг манай ертөнцийн гэгэн сайхны нэг хэдий боловч морин цэргийн ахмад сайхан хүүхний адармаатай занг хангахын тулд өөрийнхөө тухай тэгж муухайгаар яриулахыг хүсэхгүй л дээ. Гэхэд Морл хадагтай та харж байгаа биз дээ гэж хэлээд гүнд талархаж инээмсэглэв. Тэгээд ч бас гэж Данглар эвгүй дугарснаа засхыг хичээж хүчээр инээмсэглэн танд хөрөлцөөтэй морд биш үү дээ гэлээ. Ийм эвгүй үгийг зүгээр өнгөрүүлэх нь хадагтай зам биш боловч энэ удаа дуулаагүй төр үзүүлэн юм дугарлгүй өнгөрөөсөнд залуу хүмүүс баггүй гайхлаа. Монте Кристо
Энэ хачин эвлэрлийг хараад инээмсэглэн хадагтайд 2 авраг хятад шаазан вар үзүүллээ. Энэ хоёр дээр зөвхөн байгаль өөрөө л ийм хүчрхэг шимтэй нарийн сүлжээсээр бүтээж чадах далайн ёроолын ургамал амьтны дүр мушгиралдан харагдана. Хадагтай эхэд гайхан шагширч энэ дотор тюлерийн туулайн бөөр мод тарьж болох юм байна. Энэ том имийг яаж шатаа чадаа юм болоо гэхэд Монте Кристо хадагтай минь зөвхөн пансноос нэмгхэн шил бас баримл дүрстүүдийнхнийг хийж чаддаг бид энэнд хариулж чадна гэж үдээ. Энэ бол өөр эрен үеийн ажил шүү дээ. Нэг үгээр хэлбэл газар усны суу тухаантны бүтээл юм гэж хариулв. Queer тэгээ жишээлбэл ямар эрэнд хамаарагдах юм бэ? Үүнийг би мэдэхгүй. Зөвхөн хятадын нэгэн эзэн хаан тусгай шатаадаг 100 барихыг тушааж энэм дотор 12 ийм вар хийж шатаахыг тушаасан юм гинлээ. Үүнийг л сонссон. Тэднийх нь 200 дотор хагарчихсан юм гэдэг. Үлдсэн 10-ын далай ёроолд 300 саажингийн гүнд хайсан юм гинлээ. Тэнгис өөрөөс нь юу шаардж байгааг мэдэж тэдгэрийг усны урган бол шүрх хясаагаар бүрхжээ. Тэгээд эдгээр бар тэрхүү асар гүн ёроолд 200 жил хэвдсэн байна. Яагаад гэвэл энэ туршлага хийж үзэх гэсэн хятадын эзэн хаан ховсглаар унгагдаж түүний оронд зөвхөн вар шатааж далайн ёроол хайсан гэдэг бичиг баримтал үлдсэн байна. Тэгээд 200 жилийн дараа энэхүү баримт бичгийг олж варнуудыг гаргаж ирэхээр шийдсэн. Тусгай захиалгаар хийсэн хэрэглэлтэй усан чумбагчд вар анх хайсан далайн буранд эрэл хийсэн байна. Гэхдээ 10 варны 3-ыг нь олсон. Бусд нь далайн долгионоор урсан үгүй болсон буюу хагарч өргөцсөн байна. Би энэ варнуудаа хайртай байдаг юм. Далайн гүнд байхад зөвхөн усан чумбагчлал үзэж чадах тэдгээр амар муухай амьтад хүйтэн харцаараа харж байсан ба дайснаас айсан загаснууд дотор нь орж ам зулууж байсан миний нүдэнд харагдах шиг болдог юм. Энэ завсар ховор зүйлсийг үл хайхрагч Данглер үлэмжийн сайхан алтан журж модны цэцгийг санаандагвд зулгааж байлаа. Үүнэн дуусаад аршин ударгад шилжсэн боловч аршин мод тэмч гөлгөрөөд биш тул хатуу өргсөрөн хадгажээ. Тэгэхэд Данглер зочиж сая сэрсэн юм шиг нүдэн арчлаа. Монте Кристо нэмсэглэж уран зурагт дуртай. Тийм сайхан зургнуудыг цуглуулсан таны дэргэд өөрийнхөө зургнуудыг магтаж чадахгүй ч гэсэн яах вэ? Гоббимын 2 зураг, Паул Поттер, Мэрисийн зургууд, Герард Давуугийн 2 зураг, Рафаэль Ван Дейк, Сурбарамба танд үзүүлж болох үс Мурил Гогийн 2-3 зураг байгаа. Гэлээ. Алив? Би энэ Гоббимын зургийг таних байна гэж Дебр хэлв. Нэрээ юу? Тийм ээ. Үүнийг музейд авахгүй юу гэж байсан юм? Тэнд Гоббимын зургаас нэгч байхгүй байхаа гэж Монте Кристо хажуугаас нь асуулаа. Байхгүй. Хэдий тийм боловч музейд авахгүй гэж татгалцсан юм. Яагаад тэрв? гэж Шаторино асуулаа. Та мөн юм мэддэг үгүй юм а да. Засгийн газарт үүний тулд зарах мөнгө байгаагүй юм л да. Уучлахыг хүсье. Би үүнийг 8 жилийн турш өдөр бүр сонсож байгаа боловч дасаж чадахгүй л байна гэж Шаторино хэлэхэд аажимдан дасна гэж Дебр хэллээ. Үгүй л байгаа хэмээн Шаторино өөдөөс нь өгүүллээ. Хошууч Бартоломео Кавалканти, Бэс Андре Кавалканти хоёр ирлээ гэж Батистэн айлтгав. Бидний хуучин таних эерүү эцэг буурал сахалтай хошууч Бартоломео Кавалканти дөнгөсийнхэн дэлгүүрээс авсан хар пүсүүд зангаа зөөж, хууц сахлан гөлийдэл хусаж, 3 одон 5 хэрээс тэмдэг зөөж гойсон хошуучийн ёслолын хувцас өмсөж, итгэлтэйгээр харах нь өөхлөхийн аргагүй хуучин зэргийн хүний шинжтэй. Дэргэд нь бидний бас таних гялцал болсон дэгжин хувцастай хүндэтгэв Бэс Андреа Кавалканти инээмсэглэн явж байлаа. Морил, Дебре, Шаторино 3 хоорондоо ярьж, нэгэн үе эцэгүүд нь, нэгэн үе хүүд нь харж байснаа зүй ёсоор сүүлчих дээр нь тэдний хараа тогтож бүх талаар нь судаллаа. Кавалканти гэж Дебре дуурхад сайхан нэрвэн шүч шүтгэр ав гэж Морил хэллээ. Тийм ээ, энэ үнэн гэж Шаторино хэлээд Италийнхан сайхан нэгдэг боловч муухан хувцалдаг улс гэлээ. Та битгий тохурах гэж Дебре зөрж хэлээд
Төвний хувцас нь сайхан хийцтэй цоо шин юм байна шүү дээ. Гэлээм. Харин энэ чил натаалагдахгүй байгаа юм. Энэ эрхэмсэг хүн дөнгөж өнөөдөр хувцас өмсөж үзэж байгаа хүн шиг л харагдаад байх юм. Энэ эрхэмүүд чинь хэнгэж улс вэ? Гэж Данглер Монте Кристогоос асуулаа. Кавалканте гэдгийг та дуулсан шүү дээ. Зөвхөн нэр нь юм байж. Цааш нь юу ч мэдэхгүй л байна. Тийм. Та чинь манай Италийн ихтэй эцэг мэдэхгүй л дээ. Кавалканте гэдэг чинь сурвалжид баян гэсэн үг л дээ. Их хөрөнгөтэй юу? Гэж банкны эзэн асуулаа. Үлгэрт гардаг шиг л баян. Тэгээд юу хийдэг болсов? Хөрөнгө үрж дуусгах гэж дэмий хичээж байгаа болс та. Далимт нь хэлэхэд энэ хоёр таны банкнд мөнгөн говьлсан юм гинлээ. Уржигдэр манад эрэхтэй ярьж байна лээ. Би таныг мөн бас тэднийг өрсөндө баяртай байна. Тэднийг тантай танилцуулъя. Тэр хоёр Францаар их цэвэрхэн ярьж байх шиг санагдлаа. Гэж Данглер хэлв. Хүүн Францын өмнөд хэсэгт Марсель юм уу түүний ойролцоо газар коллеж сургууль сурсан байх. Одоо түүний сэтгэл нь бүр хөөрчгöd явна. Юунаас тэрвэ? Гэж хадагтай Данглер асуулаа. Франц бүсгүйчүүлээсээ хадагтай минь. Бүр Парисын өхөнтэй суун гэдэг байна. Хэлэх юм алга. Ухаантай л бодож дээ. Гэж Данглер мөрөн хавчиж хэлв. Хадагтай Данглер нөхөр өдөн харахад төвний хардс нь өөр цагт бол шуурга болохын дэмдэг болдог байсан бол энэ удаа дуугүй өнгөрлөө. Төшөөгөн өнөөдөр нэг л сэтгэл тавгүй байгаа болтой гэж Монте Кристо хадагтай Данглерт хэлээд төвнийг сайд болох гээд байгаа юм биш үсттэй гэж асуулаа. Миний л мэдж байгаагаар одоохондоо бол үгүй байхаа. Харин би бол түүнийг бирж дээр азан үзэж алдаж орхиод түүндээ хорснон хинд гарах гээд байгаа юм бол тоо гэж бодмоор юм байна. Эрхэм Вильбер хадагтай тагам морилж ирлээ гэж Батистэн айлтгалаа. Вангийн прокурор гэргийн хамт тасалгаанд орж ирлээ. Вильбер хэдийгээр биеэн барьж чаддаг боловч сэтгэл нь элтэд хөдөлсөн байлаа. Монте Кристо түүнтэй гар барихтан гар нь чичирч байхыг мэджээ. Хөөхнүүд л гэмгүй царайлж чадах юм да гэж Монте Кристо өөр зураа бодонгон Вангийн прокурортой мандлан инээмсэглээд эхнэртэй үнсэлцэж байгаа хадагтай Данглерыг харж зогсов. Гүн тэдэнтэй мэндэлсний дараа галын өрөөнд юм хийж байсан Бертуччо улс цугларсан өрөөтэй залгаа зочдын жижиг өрөөний үүдээр цохолцохыг харж түүн рүү гарч очлоо. Бертуччо танд ямар хэрэг гарав? Гэж асуулаа. Гэгэн эзэнтэн минь та надад хэдэн зочин эрхийг хэлээгүйсэн бэлээ. Нэрээ тийм л дээ. Хэдэн хэрэгсэл тавих вэ? Өөрөө тоол. Гэгэн эзэн минь цөм цугларсан байгаа нэ нүү. Тийм ээ. Бертуччо дутуухан онгойсон хаалгаар шагаалаа. Монте Кристо түүнийг ширтэн харлаа. Тэнгэр минь гэж Бертуччо дуу алдахад гүн юу болов гэж асуулаа. Тэр хүүхэн аль нь? Тэр очир эрдэн зүгсэн цагаан даашинцтай хонгор шар өстэй хүүхэн. Хадагтай Данглер. Би нэрийг мэдэхгүй. Гэхдээ тэр хүүхэн мөн байна. Эрхэмсэг эзэнтэй минь мөн байна. Хэн мөн гэж? Цэцэрлэгт байсан хүүхэн. Би шалтгаантай байсан тэр хүүхэн. Хүн хүлээ цэцэрлэгт зугаалж явсан хүүхэн. Гэлээ. Бертуччо амаа ангасан хэвээр дуугүй болж царын зэвхэр нь зогслоо. Үс нь босох шиг болжээ. Хэнийг хүлээж? Тэгэхэд Бертуччо Макбет банкод заадаг шиг тийм хөдөлгөөнөөр Вильберүүд заалаа. Тэнгэр минь та харж байна уу? Гэж хөвгнэв. Юу вэ? Хэнийг? Түүнийг. Вангийн прокурор эрхэмдээ Вильберийг мэдээж хэрэг харж байна. Би түүнийг алчхаж чадаагүй юм байжээ. Хонгор Бертуччо минь та солиорч шиг боллоо гэж гүн хэлв. Үхээгүй юм байжээ. Тийм ээ, үгүй л байна шүү дээ. Үхээгүйг нь та харж байгаа үсттэй. Танаа нутгийнхны заншлаар 6-7 дахь 2 хавирганы завсараар хутгаан шаач чадалгүй жаахан дээгүр юм уу доогуур дуулчихсан байлгүй. Энэ шүүхэн хүмүүс чинь ам бүхтэй улс байдаг юм. Эсвэл таны над ярьсан зүйлд үнний хувьд нэг ч үг байхгүй. Зөвхөн хэд өрслөл дэмэрл байсан хэрэг үү? Та өшөө авах санаагаан зохисоор шингээлгүй ундчхаж. Тэгээд тэр чин таны ходоодыг дарж аимшиг зүй зүүдэлсэн байж л дээ. Тэгээд л гүйцээ
Одоо ухаан орж тоолж үз. Эрхэм Вэлбэр хадагтай хамт 2, Данглер хадагтай хамт 4, Шаторино, Дебре, Морил 7, хошууч Бартоломо Кавалканти 8 гэж Бертуччо давтан хэлгээд гүн. Байцаараа байц чөтгөр ав. Та хаашаа ярав? Та бас нэг зочныг орхичгож жаахан зүүнтэйгүр хар. Тэр тэнд Андре Кавалканти Мурилогийн дагныг харж байгаа хар хувцастай залуу. За тэр наашаа эргэлээ гэж хэлв. Энэ удаа Бертуччо арай л хашгирчсангүй. Монте Кристог харснаас болж дуун аман дээр нь гарч ирээд зогслоо. Бендето гэж тэр дуулдтуудыг дуурайд хов тавилан ийм байдаг байж гэлээ. 6 цаг хагас боллоо эрхэм Бертуччо гэж гүн ширүүн хэлээд энэ үед зог барихыг тушаасан биш үү? Би хүлээх дургүй гэдгийг та мэднэ гэлээ. Тэгээд Монте Кристо зочид дээрэн эргэж очиход Бертуччо хан төшиж хоолны өрөөрөө явлаа. 5 минутын дараа зочдын өрөөний хаалга онгойж Бертуччо Шантилид гардаг Вантелью шиг сүүлчийн удаа баатарлаг хүч гаргаж зоог тавьсан гэгийн эзэн минь гэж айлтглаа. Монте Кристо хадагтай Вэлбэрт гараан өгч эрхэм дэ Вэлбэр та хадагтай Данглерт хань болохыг хүсье гэж хэллээ. Вэлбэр тэр хүслийг даган биелүүлэхэд цөм хоолны өрөөнд орцгоолоо. 6. Зоог. Бүх зочин хоолны өрөөнд орж явахдаа цөм нэгэн адил зүйлийг сэтгэлдээ бодож явсан харваас илт байлаа. Тэд ямар аимшигт хүч тэднийг энэ байшин цуглуулсны учрыг олохгүй. Олсон ч гэсэн зарим нь энд байгаадаа гайхаж сэтгэл нь зовж байсан боловч бас энд байхгүй байхыг хүссэнгүй ажээ. Түүнчлэн гүнтэй танилцаад удаагүй. Төвний 9 бусын хачин зожиг амьдрал хэндж үл мэдэгдэх бараг үлгэрт гардаг шиг тоомгүйх баялаг нь эрэгтэйчүүдийг бол болгоомжтой байхад хүүхнүүдийг бол тэдний хүлээн авах эмэгтэй хүн байхгүй энэ байшинд орж гарч явахад замыг хаахад хүргэлтэй. Гэвч эрэгтэйчүүд нь болгоомжлохын хуулийг дагаж хүүхнүүд нь ёс журмын хэмжээг давжээ. Тэдний сэтгэлээс үл солох санууч зан нь бүхнийг дийлжээ. Тарж байтугай эцэг Кавалкантын хэв ёсыг хэтэрхий баримталдаг, хүүн хэтэрхий зайдан задгааж байлаа гэсэн хоёулын зорилгын үл мэдэх энэ хүний гэрт анх нүүр учирж байгаа хүмүүстэй л тогттой байхын төлөө санаа зовж байх мэт харагдаж байлаа. Монте Кристогийн хүсэлтээр Вэлбэр гараан өгөхөд хадагтай Данглер өөрийн ирэхгүй цочлоо. Хадагтайн гар Вэлбэрийн гарт хүрэхэд алдан хүрээтэй шилний цаадах нүдний хараа бүрхэх шиг болжээ. Сэтгэл төгссөн энэ хөдөлгөөн нэгэнч гүнгийн нүднээс зайлсангүй. Энэ цугларсан хүмүүс зөвхөн бие биедэн хурц шүргэх төдийхөн жиглээ ажиглаж байгаа хүнд туйлын сонирхолтой ажээ. Вэлбэрийн баруун гарталд хадагтай Данглер, зүүн гарталд Морил суулаа. Гүн өөрөн хадагтай Вэлбэр ба Данглер хоёрын дунд суулаа. Бусад суудлуудын эцэг хүү хоёр Кавалкантын дунд суусан Дебре, хадагтай Вэлбэр, Морил хоёрын дунд суусан Шаторинонор эзэлжээ. Үлэмжийн сайхан зоог байлаа. Монте Кристо Парисын заншлаас шал өөрөөр хийж, зочдын эцэг цадахаасан тэдний сониуч занг цадах зорилго тавьжээ. Гүн тэдэнд дорнодын найр тэгтэн арабын шиддэнгүүдийн хийж чадах тийм найрыг үзүүлжээ. ертөнцийн дөрвөн зүгээс Европын элбэг дэлбэгт орж чадах бүхэл амттан жимсийг элбэг аривнаар хятад ваар, Япон тавгнуудад багсаа идэл овоолон засжээ. Үдсгэлэн сайхан үдсэдтэйгэн ховор шовууд, мөнгөн тавгт өрсөн авраг том загснууд, далайн арал, багааз, өмнөд Африкийн янз янзын үнэт сомонд хийсэн болохоор уламж амттай санагдах төрөл бүрийн дарс дараагаараа Аници өөрийн биеэр дайлж байна уу гэлтэй зочдын үдийг харааг нь булааж байлаа. Энд сууха Парисийнхан 10 хүнд зориулсан хоол 1000 луйдроор бүтээж боллгүй яхав гэж үзэх боловч үүний тулд Клеопатра шиг совд залгих ч юм уу, Лоренцо Медич шиг хайлуулсан алт ухаар баян байх хэрэгтэй гэж бодно. Хүмүүс
гайхан шагширч байхыг Монте Кристо харлаа. Тэрээр инээж өөрийгөө тухуурхан "Архимүдэ, амьдралын сайн сайхан байдал нэгэн тодорхой хэмжээнд хүрч ирэхэд илүү мэд санагддаг байсан зүйлүүдийг хамгийн чухалд үзэж эхэлдгийг та нар зөвшөөрнө биз? Онгод орон хөрсөн үед хүслэнгийн туйл жинхэнэ бодит зүйл болдог гэдгийг авгаачвал зөвшөөрөх байх. Энэ санааг цааш үргэлжлүүлье. Гайхамшиг гэж юу вэ? Тэр бол бидний ойлгож мэдэхгүй зүйлийг хэлнэ. Юу гэлүү хүсдэг вэ? Олж чадахгүй юм аа л их хүсдэг. Ингээд харагдашгүй юмыг харж, олдошгүй юмыг олох гэдэг бол миний амьдралаа зориулсан гол зүйл юм. Би үүнийг хоёр аргаар мөнгө, хүсэл зорилгоор олдог. Хачин хүсэл цамаан занга хангахын тулд би данглартаа төмөр зам тавихтан, эрхэм дэвэлбэртаа хүнд цаазаараа бачих ял оногдуулахтан, эрхэм дэбрэтаа ямар нэг улсыг төвшин дөлгөөн байлгахтан, эрхэм шаторинатаа хүүхнүүдэд аятайхан харагдахыг хичээхтэн, бас моорил та хинч унаж чаддаггүй морийг унааны болгон сургахтан гаргадаг шиг тийм шаргуу зан зөвхөрлөлтгүй орлогыг гаргадаг хүн дээ. Жишээ нь энэ байна. Энэ хоёр загсыг хар л да. Нэг нь Санкт Петербургоос 50хан бэрийн газар төрсөн, нөгөөх нь Неаполоос 5хан бэрийн газар төрсөн юм. Энэ хоёрыг нэг ширээн дээр зэрэгсүүлэн тавина гэдэг зугаатай хэрэг юм биш гэж юу? Гэлээ. Ямар гэчин загаснууд юм? Гэж данглар асуухад Монте Кристо Шаторино Орос улсад байсан болохоор энэ хоёрын нэг нь юу гэж нэрлэдгийг танд хэлж өгнө баха. Нөгөөг нь хошууч Кавалканти Итали хүн учраас хэлж өгөг. Гэвэм. Энэ чинь Стерлиад хэмээх халим шиг байна гэж Шаторино хэлв. Маш зөв. Энэ хэрвээ би андуураагүй бол нүд загас байна гэж Кавалканти хэллээ. Яг тийм шүү. Одоо төшөөгөн та энэ загснууд хаанаас баригддаг юм бэ гэж асуудаа. Энэ хэлм зөвхөн ижил мөрөндөл байдаг юм гэж Шаторино хариулахад Кавалканти ийм хэмжээний нүд загас Фузаро нуураас өөр газар байдаг гэдгийг л би дуулаагүй юм байна гэж хариу өгүүллээ. Яг тэгс юм. Нэг нь ижил мөрнөөс, нөгөө нь Фузаро нуураас ирсэн юм да гэж гүн хэлэхэд зочид цөм нэгэн дугаар үгүй байх хэмээн дуу алдцгаалаа. Энэ л надад тааламжтай санагдаж байна да гэж гүн хэлээд би бол бүчгийг бүтээх гэж хөөцөлддөг нэрэн шиг хүн. Та нар ч гэсэн аятайхан л байгаа болоо да. Үнэн хэрэг дээрэн алга нь хул зэргээс доорч байж болох боловч та нар гайхан шагширч байна. Яагаад гэвэл эдгээрийг олж авчиж болохгүй шиг санагдсан болохоор л тэр. Харин тэгтэл энэ хоёр энд байж байна шүү дээ. Энэ загснуудыг яаж Парис тавьчих чадваа? Миннээс амархан юм гэж байхгүй. Эдний нэг нь голын өвс зэгс дэвссэн гант орхонд, нөгөөг нь нишинг ба нуурын ургамал дэвссэн орхонд хийж авчирсан юм. Эднийг тусгай төхөөрөмжилсөн тэргэнд очиж ирсэн. Стерлиад нь 12 хоног, нүд загс нь 8 хоног дэгж авч ирсэн боловч манай тогоочийн гарт орж нэгийг нь сүүнд, нөгөөг нь дарсанд дарах хүртэл хоёулаа амьд байж байсан юм да. Данглар та итгэхгүй байна уу? Йоо ч илгээсэн эргэлцсэн байрал байна гэж данглар зориуд нэмсэглэн өгүүлэхэд Монте Кристо Батистэн тэнд байгаа бас нэг Стерлиад нүд загс хоёрыг аваад ирэхгүй юу? Өөрт орхонд ирсэн одоо амьд байгаагийн шүү гэж тушаалаа. Тэгэхэд данглар нүдэн бүлтийлгэж бусад бүх хүмүүс алгаан ташлаа. Дөрвөн зарц хоёр ган ховын оруулж ирэхэд дотор нь ширээн дээр тавьсан шиг хоёр загас байлаа. Тус бүрээс нь хоёрыг авахын хэрэг юу вэ? Гэж данглар асуухад эдний аль нэг нь нүд анчгаж магадгүй шүү дээ гэж Монте Кристо энгүүхнээр хариулв. Та нэрэл гайхам хүү юм гэж данглар хэлээд гүн ухаантнууд юу ч гэж ярьдаг байсан баян чинэлэг байхан сайхан хэрэг юм гэлээ. Хадагтад данглар дээрээс нь нэмж ялангуяа янз янзын бодож олж зохиодог байх явдал сайхан шүү гэж хэллээ. Хадагтай минь. Энэ санаачлага бол минийх биш. Ромчууд ингэдэг байсан юм. Плини бичснээр болвол Остигоос Ромд хэд хэдэн боол сольж мул ус гэдэг загсыг толгой дээрээ өргөж авчирч байсан гэдэг. Тэр загсыг тодорхойлж бичснээр үзэхэд Дорото гэдэг загас байсан бол та. Төмний өгөх нь хачин сонирхолтой учраас амьдар навчрахыг гойд тансаг тооцож байж л дээ.
Тэр загас өвхтэн өнгө нь хэд дахин өөрчлөгдөж солонгосон олон янзын өнгөтэй болдог аж. Үүний дараа загасыг галтгооны газар явуулна. Амьд авчдах нь л алдартай болгож л дээ. Хэрвээ амьдаар нь үзээгүй хүн бол үхсэн хойно тоохгүй шүү дээ. Тийм байж. Тэгтэн Остигоос Ром хүртэл 8-аас илүүгүй бээр газар шүү дээ. Хэмээн Дебр хэлэхэд Монте Кристо тэр үнэн. Локулоос илүү гарахгүй юм бол түүнээс 1800 жилийн хойно төрхин хэрэг юу байхсан бэлээ дээ гэж хариу өгүүлээ. Хоёр Кавалканте хоёулан гайхан нүдэн бүтээлгэн харах боловч дуугүй суухан дээр гэж үзжээ. Энэ бүхэн надад нэг л их сонирхолтой байна шүү гэж Шаторино хэлээд харин хамгийн их сонирхож байгаа юм бол таны тушаалыг ингэж төргөн биелүүлдэг явдал байна. Гүн та энэ байшинг 5-6 хоногийн өмнө худалдаж авсан гэж үнэн үү? Гэж асуухт нь тийм ээ. Түүнээс илээгүй хэмээн Монте Кристо хариуллаа. Энэ 7 хоногт энэ байшин октябр болсон байна. Хэрвээ би андуураагүй бол энэ байшингийн хаалга нөр хашаан дэвсмэл талбайтай бас хоосон байсан. Харин одоо зүлэг ногоо суулгаж эргэн тойрон мод тарьсан 100 жил ийм байсан юм шиг л харагдаж байна. Одоо яа гэхэв? Би ногоо мод сүүдэр хоёрт дуртай л да хэмээн Монте Кристо хариуллаа. Нэрээ орхотон зам руу харсан хаалгаар ордог байсан л да. Намайг ичидээр аврагдахад гудамжаа тарсан хаалгаар оруулж байсныг санаж байна гэж хадагтай Вильбер хэлэхдээ тийм ээ хадагтай минь. Гэхдээ би Болониог хашаан завсраар харж болох талдаан хаалгатай байх гэж бодсон юм гэв. Дөрөв өдрийн дотор гэдэг чинь ёстой л гайхамшиг да гэж Морл хэлэхэд Шаторино өнөндийн хуучирсан муу байшинг цоошин болгоно гэдэг чинь ёстой л гайхамшиг. Энэ бол их хуучирсан. Тэрч байтугай дожгүй царайтай байшин байсан шүү. 2-3 жилийн өмнө Бэл дэ Симмеран худалдах гэж байгааг дуулаад манай ээж намайг очиж үзээд иргэж байсныг санаж байна гэж ярьлаа. Бэл дэ Симмеран гэсэн үү? Энд чинь тэдний байсан байшин юм уу? Гэж хадагтай Вильбер асуухад тийм байхаа гэж Монте Кристо хариуллаа. Юу тийм байхаа гэж? Та тэгээд хинээс судалж авснаа мэдэхгүй гэж үү? Үннийг хэлэхэд үгүй. Энэ бүхнийг миний гэрийн дамд хариуцсан эрхэлдэг юм. Энд лав 10 жил хүн сууж байгаагүй байхаа. Хаалттай цонх төгжээтэй хаалга, өв сургачсан хашааг харахад уйтгартай байсан шүү. Хэрвээ энэ байшин Вангийн прокурорын хадмих бичсэн бол дотор нь асар муухай гэмтэрэг хийгдсэн нүгэлт байшин гэж бодож болгосон бэлээ гэж Шаторино хэллээ. Үүний өмнө урдаан байсан гайхамшигын дарс хийсэн хундагнуудын алинд нь ч гар хүрээгүй байсан Вильбер одоо гартан аль дайралтсан хундгыг авч нэг амир хоосолчихв. Монте Кристо хэсэг дуугүй сууснаа Шаториногийн хэлсэн үгийн дараах чимээ энерги байдлын дунд өгүүлсэн. Намайг анх энэ байшинд орж ирэхэд таны саяны хэлдэг шиг санаа төрсөн хачин юм шүү. Энэ байшин надад нэг л зөвөн санагдаг бөгөөд даамал маань миний өмнөөс худалдаад авчаагүй бол би энэ байшинг явж авахгүй л байсан. Өөдгөө золиг. Натратын хүнээс жаал 100 юм авсан байлгүй те. Гэлээ. Тэгэхэд Вильбер энэмсгэлхийг оролдон тунж магадгүй те. Харин энэ хэл хахуул авч өгсөнд би буруутай биш шүү гэж амандан бутнаад. Энэ байшин одоо ахаад 3-4 жил хүн суухгүй байвал бүр нурж гүйцэх байсан учраас Дэсэн Мирамбел ач охиныхон энжин хагас болох энэ байшинг худалдах гэсэн юм гэлээ. Энэ удаа Морлын царай зэвхэрлээ. Ялангуяа нэг тасалгаа гэд Монте Кристо цааш үргэлжлүүлэн харахад Ердийнлэний улаан бүсээр доторлсон тасалгаа яагаад ч юм бөөмөд хачин эмгэнэлтэй санагддаг юм да. Гэхэд яагаад тэрвэ? Яагаад тийм эмгэнэлтэй харагддаг юм бол гэж Дебр асуулаа. Аянда зөнгөөрөө төрсэн бодолд яаж дүгнэлт хийх вэ? Танд өөдгөртэй санагддаг газар байхгүй гэж үү? Яагаад тийм санагддгийг хүн өөрөө ч мэддэггүй шүү дээ. Биднийг өөр цаг үе, өөр орон газарт магадгүй бидний байгаагаас огт өөр газарт аваач болох дурддгал, санаа бодол, хүслэнгийн үрээрч гэх юм уу та? Энэ тасалгаа надад Деганж ноёхтой эсвэл Дезидемоны тасалгаатай тун адилхан санагдсан шүү. Бид одоо хоолойд дулсан болохоор цэцэрлэгт орж кофе уусан өмнө хэрвээ та нарыг хүсвэл би тэр тасалгааг үзүүлье. Хоолны дараа юм үзэхэд зүгээр байдаг шүү дээ. Ингэж хэлээд Монте Кристо зочид өдөн асуусан байртыг харахад хадагтай Вильбер бослоо.
Монте Кристо мөн төвнчлэн босоход бусад хүмүүс тэр хоёрыг даглаа. Вейлбер хадагтай Данглер хоёр байрандан хадагчихсан юм шиг хэсэг зур сууж, айснасан болж биеийн хөрч дуу чимээгүй өөдөөдөөсөн харлаа. Та дуулав гэж хадагтай Данглер хэлэхэд Вейлбер босож түүнд гараан өгөөд явах хэрэгтэй гэж хэлв. Сонирхол нь ихэд хөдөлсөн зочид зөвхөн нэг тасалгааг үзээ зогсохгүй түүний далмаар Монте Кристог харшуулгаж босгосон эвдэрхий байшингийн бусд хэсгийг үзэхээр тархан явлаа. Ийм учраас цөмөл онгорхой байгаа хаалга руу явцгаахад Монте Кристо сүлдсэн хоёрыг хүлээж угаад хурч ирэхээр нь тэднийг дагаж инээмсэглэл яв. Хэрвээ зочид түүний инээмсэглийн учир холбогдлыг ойлгосон бол үзүүлэх гэж байгаа тасалгаанаас ч илүү их айц төрүүлэх байсан бизээ. Үнэхээр ч бүх байшин эхнээс нь үзэж орны оронд зөөлөн сандал ба дэр тавилсан модон хэрэглийн оронд ганц тамхи, зэвсэг тавьсан тасалгаанууд, хуучин цагийн маструудын зурсан шилдэг сайхан зургууд хатсан олон өнгийн хээ хуваартай гайхам сайхан зочдын өрөө. Нэхмэн дээр дотруулсан эмэгтэй хүний өрөө зэргийг үзсээр яваад өнөөх тасалгаандаа хурж ирлээ. Хэдий бүрэнхий болсон боловч гэрэл асаагаагүй байсныг стооцвол тасалгаан дотор ямар ч гоцсон гойд юм байсангүй. Доторх юм бүхэн хуучирч муудсан байхад бусад тасалгаа нь цоошин нэрэд засагдсан байлаа. Нэрийн энд игдүү хөрмээр эвгүй байна шүү гэж хадагтай Вейлбер дуугарлаа. Хадагтай Данглер аман дотроо бутансан боловч төвний үгийг хэнж дуулсангүй. Улаан тасалгаанд үнэхээр ямар нэгэн аимшигтай юм байх шиг санагдаж байгаа тухай зочид үг хаялцаад авав. Үнэндээ живгүй шүү. Хараач. Энэ ор ямар эвгүй харагдана вэ? Цус мэт ямар муухай өнгөөр энэ өрөөг дотрлоо вэ? Тийм байгаа биз? Бас энэ чигнээс болж бүдгэрсэн хоёр зургийг хараач. Энэ хоёр зурганы цусгүй уруул, айсан нүд нь бид харсан гэж байгаа юм шиг танарт санагдахгүй байна гэж юу? Хэмээн Монте Кристо хэллээ. Вейлберийн царай үнэхэрийн цонхгөр болж хадагтай Данглер тэс чадхан болоод задгай зовхны дэргэд очиж суулаа. Тэгэхэд хадагтай Вейлбер инээмсэглэн "Эрмина, чи яах гэж энэ дээр суучгав? Наад дээр чинь гэмдэр хийгсэн ч байж мэдэх юм биш үү?" Гэхэд хадагтай Данглер яаран бослоо. "Үүгээр зогсохгүй" гэж Монте Кристо хэлэхэд хадагтай Данглер тэгж твдэж байхыг харсан Дебрэ "Бас юу байх нь вэ?" гэж асуулаа. "Нэрээ тийм шүү. Өөр юу байна вэ?" гэж Данглер асуугаад "Үнэн хэлэхэд би одоогоор төдийл гойд юм олж харахгүй байна. Харин эрхэм Кавалканти та ямар бодолтой байна вэ?" гэхэд саадхан "Яахав? Манай пицэд Уголоногийн цамхаг, Пераред Тассогийн гяндан, Риминед Франческо ба Паулогийн тасалгаа гэж байдгийм" хэмээн хариулв. "Тийм ээ. Харин танаа тэнд ийм шат байхгүй шүү дээ" гэж Монте Кристо хэлээд далд хаалгыг онгойлгож "Үүнийг хараад ямар бодол төрж байгаахан хэлж өгнө үү?" гэлээ. "Ямар муухай мушгирлцсан шат вэ?" гэж хэлээ шат хоёрын инээлээ. "Ингээд Хёсын дарс ингэж уйтгар төрүүлээд байгаа юм мэдэхгүй. Ер нь л энэ байшин надад баахан эвгүй бодол төрүүлээд байна" гэж Дебрэ хэллээ. Морлийн тухайд гэвэл Валентинагийн энжин тухай үг дуулснаас хойш уйтгартай болж нэг ч үг дуурсангүй. Нэгэн төгшүүртэй харанхуй шөнө хүний нүднээс нуувч бурхны хараанаас зайлжүүлж чадах ямар нэгэн гэмтэргийн баримт болох зүйлийг аваад энэ шатаар Отило буюу эсвэл Ганж ламтан бууж явжээ гэж бодоод үзэлдэ гэж Монте Кристо хэлв. Хадагтай Данглер хан түшхээс өөр аргагүй байдалтай болоод байгаа Вейлберийн гар дээр арай л ухаан алдаж унсангүй. "Хадагтай та яаж байна?" гэж Дебрэ асуугаад "Царай чи ямар их цонхор болчихоо вэ?" гэж хэлэхэд хадагтай Вейлбер тосч аваад "Юу болж байгаа нь маш ойлгомжтой байна шүү дээ. Биднийг цөмийн айж өгөхөд хүргэх гэж Монте Кристо хүн аимшигтай юм ярьж байна" гэж хэллээ. "Нэрээ та хүүхнүүдийг айлгаж байна шүү" гэж Вейлбер хэлэхэд "Та яаж байна?" гэж Дебрэ хадагтай Данглерт шивгэн хэлв. Тэгэхэд хадагтай биеэм барьж хүч гарган Зүгээр зөвхөн дотор бөхчмөдөд ингэж байна" гэж хэллээ. "Цэцэрлэгт очихгүй юу?"
гэж Дебрэ хадагтай Дангларт хэлээд гараан өгч нууц шат руу зүгэлэхэд хадагтай үгүй би эндээ хоцръё гэлээ. Хадагтай та үнэхээр айжглаа гэж юу? Хэмээн Монте Кристо хэлэхэд хадагтай Данглар үгүй те гүнтэн та чинь хий зөгнөлт зүйлийг жинхэнэ бодтойгоор болж байгаа юм шиг санагдахаар ярьж чаддаг үе юм хэмээн хариуллаа. Тийм ээ. Зүгээр л санаанд орсон зүйлээ дүрслэн ярьж байгаа нь л дээ. Нэрээ энэ өрөөгөө өрх гэрийн их эмхтэн 50 нойрс хөрөө гэж бодож яагаад болохгүй байх вэ? Энэ улаан бүтээлэгтээ оройг Люцина Дагийн нэрж баярлуулсан ор. Бас энэ шатыг саяхан төрсэн хүүхнийг сэрэхгүй тулд эмч буюу сахиул Сим орж хардаг хаалга. Эсвэл хүүхдийн эцэг өөрөө нойрсож байгаа жаалан тавирч салхинд гардаг хаалга гэж яагаад болж болохгүй вэ? Гэлээ. Гэтэл хадагтай Данглар энэ намун дүлгүй ярен тайвширхан байтугай харин гиншин дуграад ухаангүй унлаа. Хадагтай Данглар би эвгүрхэж байх шиг байна. Түүнийг сүйхтэргийн даваачих юм биш үү? Гэж Вилбрийг хэлэхэд Монте Кристо бурхан минь би тусаалгаа авчирсангүй гэж хэлв. Миний өөрийнх байна гэж хадагтай Вилбр хэллээ. Тэгээд хадагтай Эдвар хүүгийн хэрэгэлсэн тэрхүү ачтай тусаалган адил улаан өнгөтэй шингэн зүйлийг хийсэн савыг Монте Кристо гүнд өглөө. Монте Кристо түүнийг хадагтан гараас авч "Queer" гэж хэлэхэд хүүхэн "Тийм ээ, би таны зааж өгснийг дагсан юм" гэж шивгэнлээ. Тэгээд амжилттай юу? Тийм юм шиг л надад санагдсан. Тэр үед хадагтай Дангларыг зэрэгэлдээ тасалгаанд аваачжээ. Монте Кристо түүний уруулыг нэгэн тусал улаан шингэнээр норгоход хадагтай даруйхан ухаан орж "Ямар аимшигтэй зүйд вэ" гэж дугарлаа. Тэгэхэд Вилбр энэ бол зүйдлсэн биш гэж мэдгэдэхийн тулд түүний гарыг чанга атгалаа. Дангларыг хааж гарав. Сэтгэл нь бараг уярна гэж байдаггүй тэр хүн аль хэдийн цэцэрлэгт очиж эцэг Кавалкантитай Ливорно Флоренцийн хоорондох төмөр замын зураг төслийн тухай ярилцж байлаа. Монте Кристо их л сандар тавьдсан байдалтайгаар хадагтай Дангларыг сугадан эцэг хүү хоёр Кавалкантын дунд орж кофе ууж суугаа Данглар дээр очлоо. Хадагтай таныг би тэгж их айлгачглаа гэж юу? Хэмээн Монте Кристо хэлэхэд үгүй тэг үнтэн минь бид чинь зан ааш маань ямар байснаасаа болоод илүү сэтгэгдэлд автдаг болсон шүү дээ гэв. Вилбр энэ юмсгэлхийг оролдож зүгээр л ямар нэг аимшигтай юм зохиогоод ярьчихвал болох юм шүү дээ гэж хэлэхэд "Өмшнө байна уу? Өөрсдөө л мэд" гэж Монте Кристо хэлээд харин энэ байшин дотор ямар нэгэн гэмтэрэг үйлдэгдсэн гэдгийг би хувьдаа хатуу итгэж байна гэв. "Болгоомжтой байгаарай. Энд чинь бангийн прокурор байгаа шүү" гэж хадагтай Вилбр хэлэхэд Монте Кристо "За яах вэ? Тэгвэл энэ тохиолдлыг ашиглан нэгэн мэдгдээд орхиё" гэлээ. "Мэдгэтгэе?" гэж Вилбр асуулаа. "Тийм ээ. Харин гэрчин этгээд энэ дэр гэж шүү." "Энэ бүхэн онцон сонирхолтой байна шүү" гэж Дебрэ хэлээд "Хэрвээ энд үнэхэр гэмтэрэг болсон юм бол бидний хоол шингэхэд тус болог" гэж хэлв. "Энд гэмтэрэг хийгдсэн юм байна лээ" гэж Монте Кристо хэлээд "Эрхмүдэ нааш ирцгээ. Эрхэмдээ Вилбр таныг бас нааш ирэхийг хүсье. Би энэ мэдэгдэх зүйлийн хүчин төгөлдөр хууль ёсны болгохын тулд засаг төрийн зохицуулөгчийн дэргэд хэлэх ёстой гэж үзэж байна" гэв. Монте Кристо Вилбрийг сугадан аваад бас хадагтай Дангларын гараас барьж илүү их өтгөн сүйдэр туссан чанар модны зүг бангийн прокурорыг аваачлаа. Бусад гэрчид тэднийг дагалд явлаа. "Харцгаа тамина. Яг энд" гэж Монте Кристо хэлээд хөлөөрөө дэвсэж хуучин моддод шин бижэл өгөхийн тулд ухаж хар шороо хий гэж би тушаасан юм л да. Тэгээд миний ажилчид газар ухаж угаад хайрцаг, өөрөөр хэлбэл хайрцагны төмөр хэсэгт тулгарчээ. Тэр хайрцагын дотор дөнгөж төрөгт нь булчгсан хүүхдийн арга яс байж. "Энэ бол зохиомол тэмээ яриа биш шүү" гэлээ. Тэгэхэд хадагтай Дангларын тохойн хүндэрч Вилбрийн гарч ичрэхийг Монте Кристо мэдэрлээ. "Дөнгөж төрсөн хүүхдээ" гэж Дебрэ давтан асуугаад "Чөтгөр ав, энэ явдал их ноцтой хэрэг болж байна" гэв. "За тэр"
Баашин савнд хүртэл хүнтэй адил төвний дотоод чанар нь илрэн харагддаг. Өөрийн сэтгэл оюун зүсцрэ байдаг гэж миний хэлсэн үг бурууг харж байгаа биз? Энэ баашин уйтгар өнөхтэй харагдаж байж гэмтэргийг нуун дарагдуулж байснаас сэтгэл дарчилж байсан байна шүү дээ гэж Шаторена хэлэхэд Вейлбор сүүлийн удаа баян хүчлэн байж чухам яагаад гэмтэрэг байх ёстой билээ гэж татгалзан асуулаа. Яалаа гэж сая төрсөн хүүхдийг амьдаар нь цэцэрлэгт булчихна гэдэг гэмт хэрэг бишээ гэж та бодж байна уу? Ийм явдлыг банкны прокурор та юу гэж нэрлэх вэ? Гэж Монте-Кристо дуулдлаа. Амьдаар нь булсан гэдгийг хаанаас мэдэв? Тэгээгүйн бол түүнийг яах гэж энд булсан байх вэ? Энэ цэцэрлэгч нь хизээч хүүр оршуулах газар болж байгаагүй юм байна лээ. Танай Францад хүүхэд алдаг хүмүүсийг яадаг вэ? Гэж хошууж Кавалканте асуухад шууд л толгойг нь авчихдаг юм гэж Данглер хариулв. Толгойг нь авдаг гинэ гэж Кавалканте давтан өгүүллээ. Тэгдэг байхаа. Тийм биз дээ эрхэм Вейлбор гэж Монте-Кристо асуулаа. Тийм ээ гэж гүн цаадах нь хүний дуу гэхин тэмдэггүй дуугаар хариулв. Энэ жүжигийг зориулж зохиосон тэр хоёр хүн нь цаашид төсвөрлөхэн болж байгааг Монте-Кристо ойлголоо. Тэгээд дэндүү хэтрүүлэхийг хүссэнгүй. Эрхмүүдээ кофе ууха яах вэ? Бэд бүр мартж орхиж гэж гүн хэллээ. Тэгээд ногоон зүлгийн дунд залсан ширээ рүү зочдоо дагуул явлаа. Гүнтэн минь би ийм сул доройгоо мэдгдсэндээ ичиж байна. Гэвч энэ аимшиг түүх намайг бүр сольдуулчихлаа. Намайг суугыг зөвшөөрнө гэж хадагтай Данглер хэлээд сандал дээрээ тэр чигтэн унчглаа. Монте-Кристо түүнд бүхэн ёслоод хадагтай Вейлбор дээр очиж хадагтай Данглерт таны тусаалах хэрэгтэй болж байгаа шиг байна да гэж хэлв. Гэвч хадагтай Вейлбор өөрийн найз хүүхэн дээрээ хурж очихоос өмнө Вангийн прокурор хадагтай Данглерт шивгнэж амжжээ. Бид хоёр ярилцах хэрэгтэй байна. Хизээ? Маргааш. Хаана? Миний албан тасалгаанд. Хэрвээ та татгалзахгүй бол шүүхийн хурлын өрөөнд. Энэ бол хамгийн аюулгүй газар гэж бодож байна. Би очно. Энэ үед хадагтай Вейлбор хурж ирлээ. Тэгэхэд хадагтай Данглер инээмсэглэхийг оролдоод баярлалаа найз минь. Одоо овоо зүгээр болчихлоо гэж хэлв.